би тийм social хүн биш болохоор эхлээд өөрөө гарах надад жоохон асуудалтай байсан. Женид орсноос хойш дандаа шинэ бүтээгдэхүүн задлах амар хоббитой болсон. Тэр төлөвлөгөө болохоор бүтээгдэхүүний бүр авахаас өмнө контент бичээс өмнө заавалчгүй төлөвлөгөө гаргаад тэгэхээр нэг судалгаагаа игээд тэр бүтээгдэхүүн давуу талыг заавалч олж бичдэг. Хамгийн хурдандаа чинь хэр хугацаанд контент Бараг хөтлөөрсөн За сайн байна уу? Genie платформын Genie подкастын эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн подкаст маань Coffee Mafia гэдэг газраас өрхтөө танд хүрч байна. За тэгээд энэ удаагийн подкастнэр зочноор манай Genie платформын продакшны контент бүтээгчд болох Boyka болон Намнанаар маань зочноор ирсэн байна. За юу ч гэсэн эхлээд Genie гэж яг юу юм бэ гэдгийг таатай богино танилцуулъя. За Genie маань болохоор контент бүтээгчд болон брэндүүдийн хамтарч ажиллаж одоо UGC буюу хэрэглэгчдийн бүтээсэн контент хийдэг ийм платформ байгаа. За мэдээж хамгийн эхлээд Boyka болон Намнаа маань өөрсдөө богино танилцуулж тээ. Намнаагаас эхлээд. Намаа ноон дээр гэдэг. Тэгээд унган дарахных одоо ч гэсэн дахин амьдарч байгаа. Genie-гээр болохоор яг ажиллаад болохоор 10 сараас хойш явж байна. Ихэр ч над нэг 4-5 сар орчим болж байна. Тэгээд ерөөхдөө шинэвтер ээж гэх юм уу 2 гарантай хөвгттэй. Тийм. За намайг Наа боёо шиг гэдэг. Тэгээд Genie хөтөлбөрт 11 сараас ороод саяхан Procreator болчиход 6 Procreator нэг нь болоод явж байгаа. Ерөнхийдөө хуваараа ажил хийдэг, ажлын хажуугаар хүүхдээ арангаа контент хийдэг гэж байна. Окей, манай ер нь хууль айгүйх залуу хийснэр байгаа шүү дээ. Тэгээд ер нь битэд ингээ харангууд за манай платформын ихэнх контент бүтээгчид манай уусаа ээжүүд байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр маань яг ээж хүмүүсийн хамт туршлагаас яг ингээд тэр тусмаа Boyka бол ингээд ажил хийж байгаа. За намаанаас яг хувийн бизнесээ ингээд хажуугаар ингээ хийгээ явдаг гингүүд тэр ажлын хажуугаар хүүхдээ харангаа ингээ контент хийдэг бол бас нэлээд одоо менежмент хэрэгтэй болж байгаа юм шиг санагдаад байна. Бас ачаал бас нөлөөлж магадгүй. Тэгэхээр таад маань яг одоогийн ингээд өнцгтөрөөсөө контент хийж туршлагаасаа хуваалцвал. За миний хувьд бол манай хүүхд одоо яг цэцэрлэгт явж байгаа. Өглөө 9-өөс цэцэрлэгт нь өгчөөд ер нь бол 9-өөс 1-5 цагийн хооронд бол надад чөлөөтэй цаг байдаг. Тэр хугацаанд нөгөө манай одоо яг хуваараа ажилтдаг ажилчин болохоор яг ангиар ороо явчихдаг болохоор өдөр нэг 11-ээс 3 цагийн хооронд дандаа зав гардаг байхгүй. Нэг 3-4 цаг орчим. Яг тэр үеэрээ л контентоо явуулдаг. Тэгэхээр яг нөгөө нэг цаанаас нь ингээд цохилгоо өгсөн юм шиг яг тэр цагуудаараа л контент бүтээг явуулдаг гэсэн. Окей маа. Би болохоор ерөөдөө контент бичээс өмнө заавалчгүй төлөвлөгөө гаргаад тэгэхээр нэг судалгаагаа игээд юу ярих вэ тэр бүтээгдэхүүн давуу талыг заавалчгүй олж бичдэг. Яг өглөө охиноо иш сургуульд өргөчгөр ажилтаа ажиллах цаг эхлэхээс өмнө явуулчихдаг. Яг тэр хоорондоо бол яг л тэр бүтээгдэхүүндээ би яг юу зориулж бичих үү ярих уугаа төлөвлөж биччихээд хүүхдээ сургуулиас аваад 2 өнгөрөөгөө тарангууд гэртээ ирээд гэртээ яг гоё нэг нар тусаад гэрэл гэгээтэй гоё дээр нэг цагаас цаг гарсан орчмын орнд яг бичлэгээ хийчихэд тэгээ охин онцны дараа яг эдитейгэл бүтсээрээ гээл яг тийм байдлаар цагаа төлөвлөө яг хүүхдээ унтахаар эдит хийж штэ. Тэгэл хүүхдээ онцны дараа орой тэгэл нэг тайм сууж байгаа л эдитейгэл тийм байдлаар цагаа төлөвлөөд. Boyka-ийн өдөрт хэдээс хэдэн одоо нэг контентыг ерөн хийхэд бол тэр хугацаа зарцуулж байна. Нэг контент хийхэд одоо тэгэл өдөр дотроо багтаал хийн дээ. Яг л бичлэгээл нэг цагаас 2 цагийн хооронд яг гоё нар тусаал бүтээгдэхүүн маань яг гоё хүнд хүрч харагдаж байгаа цаг дээр л аль болох бичлэгээ хийж барьж авах хичээгээл. Тэр төлөвлөгөө болохоор бүтээгдэхүүний бүр авахаас өмнө тийм бүтээгдэхүүн захиалсан хооронд дээр яг төлөвлөгөө бичин нэлээд орж судлан Facebook-ийн орон уншин. Тэгээ мэдээж Монголд тэр мэдээлэл бага байгавал яг тэр гадаа сайтаас нь ороод мэдээллийг авчаад тэрийг бүгдийг ярих юмад биччихээд тэгснийхэн дараа контент хийж эхэлдэг. Манай яг ерхий яг одоо бүтээгдэхүүн хүсгээс нь ахуулаад контент өгөх хүртэл тэр процесс нь ерхий ямар шаттай юм чинь. Ямарсан бүтээгдэхүүнийг хүсчин. За хүсэнгүч нь надад бол яг дарханлуу ирэх хугацаа нэг хүргэлтийн хугацаа чинь баг 1 хоног байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь яг бүтээгдэхүүнээ харж ижил санаа нь орж ирдэг. Тэр хайрцгийг нээлээ надаа энийг бүр чинь нэг иймэрхүү юм хийх юм байна. Гэхдээ яг тухайн бүтээгдэхүүний хадлалаар ерөнхий юмнуудаа мэддэж авна. Тэгэнгүүтээ хараад бариад ингээд эргүүлж тойруулж харчаснаа. За ерөнхийдөө иймэрхүү юм байна. Ингээд хийчихье гэд тухайн үед л яг бичлэг их тестгээд хийждэг гэх юм уу. Түүнээс биш бүр яг ийм амар төлөвлөгөө гаргаад ийм үг ярина гэж бол юусоо яг зүгээр дотроосоо л бодож байгаа л тэгэл ярьчихдаг. Тэнийг сэн төлөвлөгөө гаргадаг юм.
Тэгээ бас нөгөө нэг манаас ихэнх бүтээгчдэр нөгөө аяг анзаардаг нөгөө за мэдээж тодорхой хэмжээнд төлөвлөнө. Гэхдээ гол нь бас нөгөө хүлээлтээс нөгөө тухайн бүтээгдэхүүн хэрэг байх уу гэдэг бас юм шиг байна. Тэгээ яг хэрэглээд үзсэн чинь ингээд бодсноос арай өөр ахын үлдэн чинь өөр авалга гэдэг гарах хэрэгтэй болдог ч юм уу тийм. Тэгэхээр тэр нөгөө бүтээгдэхүүн хэрэглэж үзэж байгаа яг юу ч зүйл манаас даваа тал нь тэндээ байгаа бах тийм. Одоо сайн ингээд ярьж байна л да. Одоо би болохоор зөвхөн бүтээгдэхүүнээ харчаад ингэдэг гэлнүүд одоо нэг контент бүтээгч болох нь өөр өөртөө нэг юм арга онцлогуд байдаг шүү дээ. Хөөгнөөсөө бас ингээ хамаарсан. Би бас ингээ таврын контентууд ингээ харангууд ялч үгүй яг саяны таврын ярьсан амар анзаардаг байхгүй. Одоо намлагийн контентуудыг үзэнгүүт яг юм одоо импресацаараа гэдэг шууд яриа гараад тэр шууд авч хэрэглэж байгаа. Тийм шууд хэрэглүүдээ өө гэж шууд ингээ тоо шууд хэрэглэсэн шууд мэдрэмжээр шууд тэгээд илүү явсан гэдэг тэгвэл болкагийн үед болохоор яг ингээ зураг авалт ингээ төлөвлөсөн юм шиг яг ингээ байдаг байхгүй. Тэгэхээр ер нь яг контент бүтээгчдийн юм тайп гингүүд тэр тусмаа нөгөө бүтээгдэхүүнийхэн категори бас ингээ салаад байдаг. Та ер нь өөрсдөө дүгнвэл за би нэг иймэрхүү төрлийн одоо иймэрхүү бүтээгдэхүүнүүдээр илүү явал тохирсон креатор ч юм уу. Тэгээд өнөөдөр юу гэдэг юм бэ? Надад өстой тийм категори байхгүй. Аль болох нөгөө нэг өөрийгөө олон юмд сорж үзэх сонирхолтой. Дээрэс нь өөрөө олон юмыг бас ингээд туршиж үзэх дуртай болохоор нэг аяга байлаа, цэцэг байлаа, эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн, эсвэл технологи аль нь л орж үзэх хүсдэг. Тэгээ өөр нь одоо яг миний авсан контентууд бол яг бүгд л яг тийм байна. Нэг бол хүнснийх, нэг бол технологи, нэг бол ингээл тэгээ явж. Би бол яг мэрэгчлдэг уялдаад илүү ахуй талтай, гэр ахуй талтай бол өөрөө сонирхдаг. Тэгээ заримдаа нөгөөдгөө авч чадах тохиолдол байна, авч чадахгүй тохиолдол байна тий. Ер нь бол жоохон зарим нэг зайл сэдв бүтээгдэхүүн ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүнээс аль болох тийм жоохон зайл сэдв бас нэг харшил өгчгүй, яачгүй ч гэдэг тий. Тэгэхээр бас авахаас өмнө ч гэсэн тэр бүтээгдэхүүн яг ямар вэ гэдгийг судалж үзсний үндсэн дээр л сонгож авч хэрэгжилж тий. Тэрнийг зөрүүлээд сэтгэл бичлэгээ хүмүүст хүргэдэг. Сая та хоёр маань хуулиа ээж байгаа тий. Одоо Багийн ах маань 7-тай. Намнаг ах маань чинь 2-тай. Өдөр нь яг контент бүтээгч болохоос өмнө ер нь таад маань яг ингээл өмнөх одоо 3-5 жилийн хугацаанд хаагаар юу хийж яв гэдэг талаас нь хаваалцвал. Намнаг. Миний хувьд бол би ч айгүй хөврөмтгөө гэхгүй юу. Тэгэнгүүтээ юу яадیں۔ Зөндөө ажил хийж үзсэн, зөндөө сургалтанд хамрагдсан. Тэгэл одоо зөөгчөөс нь эхлээл бүхэл юм ингээ хийж үзсэн. Тэгэнгүүтээ яг нөхөртөөгөө одоо нийлээ танилцснаасаа хойш болохоор яг нөгөө зөвхөн спортын сургалтын байгууллага тал дээр л яг тэн дээр нөгөө нэг менежерийн хийх үедээ хийн тэмцээн зохиохдоо зохион байгуулагч харна ажиллах ч юм. Тиймэрхүү юмнуудыг яг хийгээ явжсэн. Тэгэл нэг удаачгүй угаасаа хөөхттэй болол. Одоо ч гэсэн яг нөгөө спортын салбартай байж байгаа. Би болохоор яг интерьер дизайнер мэргэжлээ төгссөн. Төгснөхийн дараа бол тавилгын дизайнераар ажиллаж агаад тэгээд гэр бүл маань хувийн бизнес эрхэлдэг болохоор яг тэрэндээ зориулаад технологи бодогч мэргэжлээр сурч эзэмшээд хүүхд төрснөөс хойш яг өөрийнх нь компанида технологийн ажил хийгээд одоо хүртэл хийсээр байгаа. За тэгвэл та хоёрт маань ер нь хизэнээс яг юм контент ер нь хий гэдэг хүсэл төрж эхлэв. Хизэнээс ер нь хамгийн анхны контентыг хизээ яг хийж намнаг. Яг анхныхаа гэх юм бол нөгөө нэг TikTok дээрний хаяаны бичлэг оруулдаг байсан л да. Гэхдээ бүр яг тийм амар сайн биш. Муул хийсэн л да. Тэгээд яг нөхөртөөгөө нэг хүүхдээ нэг ой гарантай байхад гэхээр одоо бас нэг жил гараа юм 2 жилийн өмнө л яг видео одоо жижигэн фаны бичлэгүүдийг хийж хэлсэн. Тэгж яагаад яг Женни хөтөлбөрлөөр ороод яг хийжсэн. Тийм яг юу хийжсэн гэж хэлчихсэн. Би бол ч ямар ч бичлэг хийж байгаагүй. Угаасаа тийм сошиал дээр ч гэсэн бүх юм private гэдэг гэсэн хаалттай байдаг. Тэгээд яг анх Мэрагийн би бол Мэраг айбаа удаан фоллоу хийж байгаа. Тэгээд бүр анх хөтөлбөрөнд зарлагдахад л орчих юмсан гэж бодоодсэн хөрлөө. Өвдөөс нь өөр нэг цаашаа дотгошоо болохоор өвдөөсөө нэг зориг гаргаа хэлж орохгүй байж байгаад өнгөрсөн 11 сард орсон. Тэрнээс хойш Instagram хаяа маань private биш болсон гэдэг. Тэрнээс биш юм. Тэгэл анх удаа тэндээс Jenny орсноос хойш контент хийж эхэлсэн. Одоо сошиал медианы хүртэл хаалттай. Өөрөө уус ингээ мэдлэг ингээ харангууд нэгтлэн юуг ингээ тэнгууд нэг амир одоо илүү бодох ажилтай гэсэн үг шүү дээ тий. Илүү шийдэл бодох.
илүү нэг ярих ингэх гэхээс илүүтэй. Тэгвэл яг ингээ контент бүтээгч болоод тэгээ би нөгөө өөрийнхөө контентууд дээр яг ингээ чи өөрөө ингээ гаргаад ингээ яриад эхэлж байгаа шүү дээ. Тэгвэл яг юм чаленж нь ер нь хамгийн анх ингээл контент хэцүү юмнууд нь ер нь юу байсан? Хамгийн анх би тийм амт юм сошиал хүн биш болохоор эхлээд өөрөө гарах надад жоохон асуудалтай байсан. Тийм. Тэгээ би нэг тийм бас ярьдаг төрлийн хүн биш болохоор би өмчлөлтөөр уусаа ярьдаггүй. Дараа нь заавч гадаас нь voice over бичдэг. Уусаа ингээ шууд хараад ярих гэхээр ингээд төгтрээд асуудал гарна. Тэгэхээр яг нэг voice over бичиж байгаа үедээ л яг хамгийн их ажиллагаа шаарддаг юм аа тэр. Дахин устгаал бичээл. Тийш тэгж байгаа л нэг контент маань яг бэлэн болоод гарч ирдэг. Эхний контентууд нь илүү яг тийм voice over-тэй явдаг гэсэн. Ер нь миний баг бүх контент voice over-тэй. Тэрс өөрөө ярьдаггүй. Тэр скриптээ бас урдч бичээ. Бас бичиж байгаа тийм алдаа мадаггүй уушиж ярих юм бол яг л бичснээ хараад дуушдаг. Намайг яг өөрийгөө гаргаагүй яг контент дээр бол voice over хийждэг. Бусад юм дээр бол дандаа өөрөө шууд яриад явчихдаг. Тэр энэ чинь тэгээ дундаа алдсан шүү дээ. Нэг юм ярьжсэн хил дамдаад гэх тэгээд эдрээд явчихын хөнгөтэй гээл тэгэл дахиад нөгөө нэг бичлэгээ дахиад хэлүүлээл. Тэр чинь нөгөө нэг яг хүнээр бичүүлэхгүй зөвхөн яг ганцаараа гэж байгаа болохоор ингээл нэг уцаа тавьчаал нэгээ дарчаал тэгэл тэр чихтэн би чинь бараг 10 20 минут бичсэн. Тэгэл тэр дундаас ингээд тасалж авдаг. Ер нь бол тийм. Дунд нь бол алдах юм бол зөндөө байдаг. Ер нь шууд камера нэгээ шууд яриад эхэлсэн. Тийм текстийг ерөнхийдөө нэг хурцлж бэлддэг. Яг харчаад зүгээр толгой дотроо бодоод за би энийг яг ингэж тайлбарлах юм байна. Энэ нь ийм шинж чанартай байна гэдгийг л ерөнхийдөө аль болох нөгөө нэг хувь хүнийхээ өнцгөөсөө тайлбарлахыг хүсдэг гэж ойлгодог. Тэгээс нөгөө өөрийнхөө контентыг харгангууд амар хөгжилтэй тэгтрий ингээл ер нь л ингээл чи айгүйх нь ярьсан ийм хөө контент айгүйх үстэй. Тэгвэл бас нөгөө зөндөө тийм контент бүтээгчдад харж байсан гоо яг л ерөөдөө бокатай айгүй зүстэй өөрийгөө ингээ харуулж чадахгүй одоо ингээ нээлттэй яг хэрэг айгүй ингээ хэцүү байгаад байдаг. За тэнгууд нөгөө UGC контентууд дээр чинь хамгийн их одоо гол давуу тал нь яг энийг бодит хүн яг ингээ хэрэгжилж үзээд нөө гэдэг нь айгүй чухал болчдөг. Тэнгууд одоо эргээд нөгөө бизнесийн байгууллагуудаа яг бодит хүн маань өөрөө чинь ингээ сэтгэлээ илүү уусаа engagement өндөртэй байна гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө креаторууд маань за ингээд царайгаа харуулаа ингээд ярих гэдэг үл амар хэцүү байна. Тэ мэдээж нөгөө сошиал медиа дээр ингээд постлон за янз бүрийн комментүүд ирнэ гэдгээс одоо тодорхой хэмжээний нэг айдас байгаа тий. Тэгвэл тэн дээр бол одоо чинь намуунагийн үед одоо санаа зовсох ч юм уу тиймэрхүү юм байдгүй эсвэл зүгээр шууд хөвний онцлогоор илүү ингээд явж байна. Бас яг хөвний онцлогоор би бас нэг тийм нийтч юм биш. Бас хит яриа хүн бас биш байхгүй юу. Зүгээр л яг нөгөө одоо чи нэг ингэ бичлэг хийж байгаад ингээ өөрхөө хараа хийж ангууд би ингээ амар хиччихдэг. Тэгээл нөгөө ярих гэсэн юм мартаал ингээл тэр хүн тэнэ нэг тийм болоод ганцаархнаа нэг орчинд очиж байгаад яг ингээд өөрөө гаргахыг л амар хүсдэг байхгүй. Тэгээд яг тэр бичлэгийг хийхдээ зүгээр шууд ингээ өөрөө ярьдаг юм нь болохоор сэтгүүлчээр сурч исэн. Тэрнээсээ бас жоохон юу байт юм лүү гэж үзсэн. Угийн багасаа урлагаар ингэж яваад ингэж аваад тэгээ нөгөө нэг амхандаа жүжигчин болно гэж боддог байсан аахгүй юу. Гэхдээ жүжигчин болж чадаагүй. Тэгэл за яг хөө тэгэл тэр хүнийдээ болж ингэсэн чинь азар одоо нөгөө нэг контент бүтээх хийн Facebook, Instagram гэл ингээл орчин цаг үе ингээ өөрчлөгдөж явж байгаа. Тэг яг энэ үеийн ингээд далимдуулаад өөрийгөө таниулах боломж гарч ирж байгаа маа гэж тэрнгүүр явж байгаа. Тэр бас ус зоригтой өөрийгөө ингээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэг сонгосон мэрэгжлийн чисээ ингээд яг нөлөөлөд байх. Өөрийгөө царайгаар гарах ярих урлагт нь болохоор тий. Би ч юм бол угаасаа л юмны цаан сууждаг. Ер нь би бол миний хоёр соёлын компьютер авч сууждаг хүн байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө гардаггүй. Тийм төрлийн юм болчихоо. Тэгээ зураг зурагчны хүртэл би өөрөө гарахгүй. Гэтэ миний зурсан юм гардаг болохоор яг тийм нөө хүний яг мэрэгжлийн онцлог л яг энэ дэр илүү тулгуу. Тийм. Дээрэс нь уулчлалын байгууллагад ажилладаг болохоор янз янзын төрлийн хүмүүст ярьцдаг. Өдөрт 100 үнэтэй ч ярих үе байна. 100 эцэг эхчүүдтэй ч ярих үе байна. Тэнгүүт чинь тэр болгонтой нөгөө хүн болгоны санаа гэж байхгүй. Тодорхой шинж чанараар нь ингээд таниад тэгээд ингээд ярьдаг. Нөгөө хувь хүнд нь тааруулж ярьдаг болохоор тэрэн дээр нэг амар яриад тал дээр нэг асуулт гарахгүй юм шиг санагддаг. Намнаа маань болохоор одоо 19 контент хийсэн. Бэкам нь болохоор 12 контент хийсэн байгаа юм тий. За эдгээр юмудаас за би зүгээр намнаагийн ерөнхий ороод харангууд 16 брэндтэй амбар шийдэлсэн байна. Тэнцэнс ерөн одоо 19 контент 69 өөр бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Тэнгүүд за ямар бүтээгдэхүүн дээр нь илүү одоо контентыг нь илүү амарч юм уу? Эсвэл хамгийн хэцүү байсан тиймэрхүү
бүтээгдэхүүнүүд байна? Хамгийн хэцүү байсан нь бараг байгаа юм шиг. Нэг юу үсэг хэцүү санагдаагүй нөгөө өөрөө энийг за энэгээр би яг хийж чадна гэсэн юм бол авдаг болохоор ерөөсөө тийм хэцүү бол байгаагүй санагдчихэв. Яг хүнжил кофегийн хүнжил дээрээс тэр нь жоохон хэцүүсэн. Яагаад хэцүүсэн гэсэн чинь нэгт ингээд нөгөө гэрийнхэн орчин нөхцөлийг харуулах шаардлагатай болсон. Хоёрт гингүүд одоо юу гэдэг тэр хүнжилж амар хүнд юм билээ шүү дээ. Угаасаа өндрүүлсэн хүнжилж чинь. Тэгээд нөгөө амарлаг аваад ингээд шидэх гэсэн чинь байхгүй өөрөө цаг нурж унаад байсан. Тэгэл тэрнээс болоод нэлээд дахиж давцсан байдیں۔ Тэр кофе л илүү жоохон хэцүүсэн юм байна. Илүү хөвжөлтэй тийм амархан гарцсан нь болохоор тодын амьсаа. Нөхөртөг ярьжаад за хоёлаа яа ер нь ингээ чи өгнүүдээ харж агаад энэ төрүүлэх мань энэ дараа нь мань энийг хийнэ. За одоо тэгээ хичээгээл тэгээ гарцсан. Тэгээ шууд тэр дорой шууд кадлыг дээр бичлэгдээ явцсан гэсэн. Ер нь хамгийн хурдандаа чинь хэр хугацаанд контент гарч байна? Ер нь бол баг худлаа ирсэн 2 цагийн дотор бол боломжтой гарчдаг. Яа тэгэхээр 1 цагт нь хэрвээ нөгөө нэг тухайн одоо жишээ нь тодын амьс чинь өсрөл 30 минут бичлэг гэсэн байхгүй юу? Тэгэнгүүтээ нөгөөдгөө янзлахтаа цагийн дотор л янзлаад дууссан. Өнгийн нөгөө л дууг нөгөөд янзлаад дууссан гэсэн. Тэгэхээр чинь 2 цагийн дотор гарчиж байгаа. Амархан бүтээгдэхүүн шүү дээ. Амархан биш бүтээгдэхүүнүүд бол ерөнхийдөө миний бичлэг хийх хугацаа гэх юм бол 20-30 минут л дээ. Тэргээ кадлах, ингэж дуу оруулах, voice over хийх, текст бичих гэхээр тэрэндээ жоохон цаг аваад байдаг. Тийм бол. Гэнэ амархан болон хэцүү брэнд бүтээгдэхүүнүүд. Ерөнхийдөө яг хэцүү брэнд нь бол надад яшгүй трансэл байсан. Тийм. Яг нөгөө нэг хүсний маань онцлогтой яг бүх юм яг 5 нийтж очиагүй. Тэн дээр би нэлээд контент дээр бас хугацаа зарцуулж хийсэн. Амархан гэвэл эмгтэй явж мэдээж гол чимэлтэрт болгоод титэн дээр бол яалтчгүй амархан байгаа. Явсан. Бараг цаанаасаа шууд гараад. Тий, цаанаас л гарч байгаа ч юм уу. Тий. Чинь дуртай хүн чинь дуртай юм бүтээгдэхүүн хүлээж авчиж байгаа чи мэдээж л гарч байгаа. Тий. Контент нь ч гэсэн аюу амархан easy өөрийнхөө хэрэгэлдэг юм чи мэдээж тэрийг яаж үзүүлэх үгээд чи эмгтэй цаанаас л тэр гол чимэглэлээ тий юу мэдрэмж нь байгаа болохоор тэрийг гаргахад л амархан. Ер нь яг контент хийхдээ таад маань одоо янз бүрийн түүлнүүд юу ашиглаж байна? За яг бит юмнууд орч тээ одоо гэрэл за трайпод байдаг юм уу? Одоо микрофон байдаг юм уу? За тэгээ нөгөө талаараас нөгөө софтверүүд орч тээ одоо гоё аудио цэвэрлэдэг ч юм уу? За мэдээж CapCut ашиглаж байгаа бах тээ. Өөр эсвэл юм хум ашиглаж байна уу? За podcast ашиглаж. Би ч бол одоо контент хийхэд бол iPad авсан. Утасныхаа дэлгэцийг голсон жижигхэн байгаад тахаар тий. iPad авсан. Тэгээд ring light авсан. Тэгээд мэдээж CapCut бол ялцгүй Pro ирэхээр нь төлбөрийн илүү тий нөө эффект юу дээр ашиглах гэж хэрэглэж байгаа. Тийм 3 юм л яг байнга хэрэглэж байна да. Сүүлдээс нэг 2 сарын Pro утагч болоод Pro утагчлаад хай гэрэл авсан. Тэгэхээр миний одоо ring light-ны гэрэл нөгөө гэрэлтүүлэх хоёр дахь нийлээд бүх юмас яг өглөө харагдчихж байгаа. Миний болохоор нарны гэрлэг их ашигладаг. Яг нөгөө манай ажил дээр юм том цонхтой. Тэг яг нөгөө нэг яг миний нөгөө юу видеого хийдэг өдөр одоо цаг дээр нар айгүй их сайн тусдаг. Тэгэхээр нөгөө нэг тухайн бичлэг ерөөс ямар ч нөгөө нэг хитрхийн өнгө өгөх ямар шаардлагагүй болчтой. Оргиороо амар гоё болдог гэсэн. Тэгээд нөгөө осмогийн зүгээр нэг утас тогтоогч үү. Тэгээд DJI mic ингээл болоо. Тэгээ утсан дээр л бичлэгүүдээ гадлаа авчдаг. Мэдээж CapCut-ын бас Pro архив авсан ба. Софтвер гэхээр зөвхөн CapCut ашиглаж. Тийм. CapCut Pro авчаар бас байна тий. CapCut-ын Pro-г авчаар ерөөхдөө нөгөө нэг ашиглах одоо сүлд угаасаа албаар Pro ав гэж байгаа юм шиг юу болсон байх шүү дээ. Бүх юм Pro болгосон байлээ. Тийм болохоор тэгээ ялцчихгүй ахаас өөр сонголтгүй. Тэгээ Canon-аас яг ашиглаж байгаа. Thumbnail зургуудаа хийх юм бол. Одоо нөгөө контент бүтээгчд болгон чинь за ямар контент бүтээж байгаасаа хамаарат өөр за тэгэл одоо амьдралын нөхцлөөс хамаарат аюу өөр байх шүү дээ. Тэгвэл та хоёрын маань яг ингэ хүүхдтэй яг ээж хүмүүс ингэ байнгут зарим контентууд таад нас хүүхдүүдтэй гэр бүлийнхний оролцол ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүүхдтэй хамт контент хийх одоо experience хэрэг вэ? Манай хүч сурцсан шүү дээ. Нөгөө намайг ингээд зарим тохиолдолд нөгөө нэг гэрте бичлэг хийх шаардлага гарна. Тэгээ хоосон хан ч юм уу эсвэл тэ дараа нөгөө катлахад амраг гэсэн хэсэг дээр очиж бичлэг хийн. Тэнгүүч нөгөө манай хүүхд ингээд хажуунаас ингээд хараа л ээжэдэг. Тэснээ сүултээ одоо нөгөө алимик аваад гэсэн өөрөө очисноо юм бичлэг хийгээд байсан. Тэгвэл байна. Ерөөсөө заах ямар шаардлагагүй болсон. Бүгд өөрөө тэрийг ингээд
энэ гоё шүү, энэ ч хэртэй шүү гэх мэтчлэн жишээний өөрөө цаанаас ингэ ярьдаг болсон бэл. Үлгэр дөрөл болсон байна шиг. Гэрт нэг инфлюенсер аваад байгаа. Инфлюенс аваад за би ерөөс контент үүсгэж байна. Тийм бараг л тийм л болсон байл тээ. Манай хүч арай том болохоор миний видеог эхлүүлж өгөн болиулна, фокусыг тааруулж өгөн. Бүтээгдэхүүний хажуунаас навж өгөн, өргөж өгөн, гаргаж өгөн гэл өстой яг хажууд нь байгаа, хажууд нь бийж байгаа болохоор тэгэл студид туслах тийм өөрөөр хариулах хийнэ. Нэг камерны хөлбөмбөл хийгээд тийм. Тэн дээр аяг тусалж байгаа. Манай дээр угаасаа ээж контент креаторд амар их байгаа нь анзаардаг. Тэгэл ер нь хүүхдийн бүтээгдэхүүнүүд ч гэсэн манай дээр нөгөө харин аяг их ороод дэрн тэгэл амар хөөрхөн хүүхдүүдтэй контент үзгүүд үү гэл. Нөгөө брэндүүд нь ч гэсэн амар дуртай. Тэгээд тийм нөгөө бас зарим азардаас тэгжсэн энэ хүүхдүүдийн зураг авалтанд ингээ бүтээгдэхүүн зураг авалтанд ашиглаж болох юм болох уу гэхмэл тиймэрхүү кейснэр гарч ирсэн байна. Юу яжсэн яг хөө бид хамгийн анхны хөтөлбөрөө төгсөхдөө болохоор битээр уулзч байсан. За тэгээд 24 оны сүүлээр нэг битээр уулзсан. Тэр ихэл нэг онлайнаар илүү ингээ явцдаг. Гэтэ яг хөтөлбөр төгсөөд бас айгүй олон сэтгэлүүд иржсэн байхгүй манай яг төгссөн ээж нараас. Тэнгүүд за мэдээж энэ хөтөлбөрийг төгсөж байгаа нь одоо зүгээр нэг сургалтын дээр ингээд суугаад ингээд нэг юм контент бүтээх ур чадвар суралцахаас гадна айгүй юм олон боломжууд гарч ийна гэдэг одоо нэг бишт одоо ядаж л одоо нэг орлогын нэг их үүсрүү гэдэг ч юм уу. За мэдээж тэр талаасаа ингээд асуудал шийдэж байгаа. Тэгсэн мөрлөө одоо чинь бидний хараагүй амар олон поинтуудыг хэлчихсэн. Яг сэтгэл санаа болон одоо тэр emotional зүйлүүд дээр ч юм уу те чинь ингээд 2 жил ингээд хүүхдээ хараад суусан дараагаар энэ хүрээлэл рүү орох гэх юмчлэн яг энэ бит бос бас амар гоё нөлөөллүүдийг үүсгэсэн байсан. Зарим төгсөлтийн сэтгэлийг ингээ харахаар тэгээд тайрын маань хувьд бас яг нэг хөтөлбөрөөс хойш одоо ингэж явж байгаа ингээ хүмүүний чинь хувьд чинь амьдрал чинь ямар хөө өөрчлөлт орж ийн ямар зүйлүүдээр илүү одоо апдейтүүд орж ийн тий. Миний хувьд бол ижэний дарснаас хойш дандаа шинэ бүтээгдэхүүн задлах амар хоббитой болсон. Дандаа шинэ юм ингээл хайрцагтай гоё ингээд задлаад байдаг болохоор дараа нь тэндээс авах мэдрэмж амар гоё байгаа байхгүй юу. Тэгээд ерөөхдөө бол дандаа онлайнаар явсан. Одоо энэ анх удаа л бараг биетээр ирж байна. Түүнээс шинэ 4-5 сарын хугацаанд л дандаа онлайнаар харьцаал. Тэгээд дархнаас болохоор тийм дархнаас болохоор бас байнга ирж чадахгүй. Тэгээд бүтээгдэхүүнээ хөргөлдөр авчдаг болохоор нэгдүгээр амар. Тэгээд тийм асуух, тодруулах зүйл гарвал ингээ маш тодорхой байдаг болох надад маш амар байдаг. Төгссний дараа гэх юм бол ерөөхдөө сургалтанд суугаад бас яг нөгөө шинэ юм сурцсан болохоор одоо өөрөөгөө нэг жоохон апдейтлж өгсөн гэх юм уу? Надад тгий санагдсан. Тэгэл дараа ингээд бүтээгдэхүүнүүдээ ингээ аваа явангууд нөгөө нэг толгой арай сэрэг болж эхэлдэг юм билээ. Тийм л санагдсан. Би ч юм болохоор нэг private эсвэл ч айгу social болж эхэлсэн. Анх нэг гэрийн даалгаврын контентаа нэг хэрэглэдэг бүтээгдэхүүнээрээ гэрийн даалгаврын контент өгсөн шүү дээ. Би бол тэрийг яг тэр брэнд рүүгээ явуулсан байхгүй юу. Тэгээ миний гэрийн даалгаврын контент хамгийн бүр амар хүзэлттэй огцом гараад явцсан. Нэг ч 939 мянган гэрийн даалгаврын контентын маань үзээд тэгээ би одоо ингээд саяхан ингээд гадагшаа авчид ирсэн. Гадагшаа авчид хүртэл хүн намайг чи тэр мөн бэн тэ гэд ингээд таниад би чинь тэр юм хаагдуулсан хүн чинь хүнтэй ингээд нээлттэй болоод хүнтэй ингээд хацдаг болоо эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт брэндүүдээс нөө фидбек оноогоор фидбек хийгдэж штэ. Надад бүр амар гой ормын өгөөд ингээд бүр бичээд ирээд байгаа. Тэнд нь ингээд бүр хийх улам ингээд ормороод тий. Үнэхээр гой болж игдэг уншингод за би энэ бүтээгдэхүүн хэрэглэж үзээ надад таалагдлаа. Би зүрхлийн түнд тий бусдад бас хүмүүст ижлэн хүргээрээ хэрэглэж үзээрэй гэд контент хийчихвэл тэр маань тэр брэндэд яг ингээд үнэхээр хэрэг болоо тий. Тэр брэндэд ингээд тусаалаад байгааг харах бүр амар тий гой мэдрэмж аваад тэр бүр аим хийсэн гонод үзэлт ихтэй ахын болов гоё болж тээ гэж олон хүнд хүрч ин да тийм хийж өгсөн брэндэд хэрэг болж ин олон хүнд илүү их ингээ хүрэлт яваад байна да гэдэг бүр ингээ цаанаасаа бүр аим гоё мэдрэмж. Тэр энэ орсон контентууд коммент дээрийг ер нь байнга хардаг. Харна би бүр байнга гэж зарим нь л харсан. Тэгэл доор нь за ямар ч юм бүтээгдэхүүнийг ингээ сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа юм байна да. Ганц хоёр муу контент орж ирэн штэ коммент. Тэгэл за энэ угаасаа мэдгүй л дээ гэх. Нэг тэр хүн нэгэл ингээл өнгөрөөчтэй штэ би л. Би бол тэс нэг коммент үшээ бүр гайбаа бас сэтгэлээ унч босаа гэдэг. Би ч мэдээж ингээд нөгөө өөрөө ингээд төрүүлж юмаа бэлтдэг болохоор интернетээс хүн юм чи ингээ хайгаад ингээд мэдээлэл бүр зориулаа бэлтээ тавьчаар биччихэж байгаа ш. Тэнгүү. Ийм мэдээлэл одоо хаанаас олж авсан юм.
гэж бичиж орж ирдэг хүмүүс бүр ингээд шокод батал гайхчих бид чи хүч хөдөлмөрөө зараад тэ хүнд илүү мэдээл түгээч мэдгүй юм түгээч гэж бичээ гаргаад ирэнгүүтээ үүдс тэгээ бичиж ороод ирт юм л дээ. Антас манай тэрэн контент бүтээжсэн байхгүй. Яг нөгөө контент нь яг сошиалаар ингээд яасан чинь үнэхээр л одоо ингээд сөүлхийн аргагүй ингээд зарим комментууд ирж байгаа байхгүй. Зарим нэг л шууд бүтээгдэхүүн дээр ингээс илүү яг контент хийж байгаа хүн дээр нь толгуурж амар шүүмж орж ирэл. Теле өстө гутарчлаа ингээл тэгжсэн за би одоо эсэргчлээ гэж 20 оны дараа эргэж одоо ална гэж. Тэгэхээр нөгөө нэг юу юм шиг байгаа. Уусаа контент бүтээж хүний ингээ карьергээ ингээ харах юм бол уусаа тэр ингээ туулах хэвээр зам юм шиг байна тий. Тэгэл тэр болгон дээр тоохын тоон за тэгээд яг үнэхээр үнцэндээ яг цөөхөн өвгнүүд нь л илүү цаашаа явах илүү ихтгэл үнэмшилтэй орон зориг болж явах ч юм уу тий. Миний хувьд тэр комментиг яагаад ингэ өнгөрөөдөг болсон гин нөгөө нөхөртөө үзээ бичлэг гэдэгсэн шүү дээ. Бас ингээл рил мил ингээл хингүүт доор нэстэ амар коммент орж ирсэн шүү дээ. За бараг өстой чи бараг юу гэлээ ялээ хараалаа өгмөхтэй ч юм орж ирнэ. Тэгэл тиймэрхүү юм харцаа тэг ямар гутраад ижил тиймэрсэн. Одоо чадахгүй юм даа арга байхгүй штэ гэл тэгэл байж байгаа байхгүй. Тэр тийм ээ тамирын бичлэг жинкнээсээ тэр нь ажиллаг байхгүй юу. Тэгсэн чинь худлаа юу яачлаа ганцхан тамирыг сорчлох гэж тэгчлээгээд. Гэтэ үнэхээр яг тэр нь ажиллаг байхгүй юу. Би бүр хацуулсан миксерээс нь тийм. Үнэхээр ажиллаагүй. Тэгээд доор нь ингээ бичихснэ. За эшэг гэл тэгэл нэг тэрүүхэн тэнд орхицсан. Худлаа зөвхөн энэ тамирыг өргөх гэж тэглээ гэсэн комент бол байсан. 2-3 тэмсэн. Тэгэнгүүт нэг доор нь тайлбарлаж бичихснэ. За эшэг. Гэтэ яг үнд бол тэр нь бол үнэхээр ажиллаг байхгүй. Би бүр яг зориулж бүр бас ингээ худалдаж авч яасан. Тиймэрхүү юм байна. Тэр энэ дэр бас нөгөө яг тухайн араб бүтээгдэхүүнийг одоо хийж байгаа одоо байгууллагууд манай байгаа шүү дээ. Тэр тэднэр нь бас яг үнэн бодтой байдгаараа бас байвал илүү. Одоо би бас тэгж бодсохгүй яг UGC content creator маань илүү их одоо итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Яг үнэн мэдээллийг ингээ өгөх хэрэгтэй. За тэнгууд манай яг бид нар одоо манай Jenny платформын бүх контент бүтээгчд болон бидний яг одоо бас ингээ тууддаг асуудал гэх юм уу тий. Одоо мэдээж нэг бүх хүмүүс зар сурчлагаа гэдэг зүйлийг л одоо ингээ сүүлийн хэдэн жил ингэж яваа. За тэгээд тэрний төлсрэг нэг хэдийд ингээ салаа явж байгаа. Тэгмэд яг UGC гэдэг нь бас бизнес талах юмс нь жоохон ойлгохгүй байдаг ч юм уу тий. Гэтэ бодит яг ийм мэдээлэл яснараа одоо хэрэглэлтэй илүү үнэн бодиттэй одоо угаасаа худлаа хэлээд нэг хүн нэг бүтээгдэхүүн авчвал дараа нь угаасаа итгэхгүй шүү дээ. Тэгээд дараа нь өөр хүмүүст угаасаа итгэл төрүүлэхгүй. Тэгэхээр яг үнэн бодит мэдээлэл өгөхөд магадгүй чиний гоо сайхны брэндийнхэн бол энэ ийм арьстай ийм арьсны онцлогтой хүнд бол ингээ ашигладаг гэдэг энэ үлсүүд ингээд хэрэгж үзээд надад бол ашигласан гэдэг шиг контент хэлэх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр тэр нь үнэхээр яг тийм арьсны онцлогтой хүмүүс тухайн тэр брэндүүдийг авч хохирж тэгээ нөгөө талаараа тэр хүмүүсд маань тухайн брендийг уустал ингэдэм билээ тэгдэм билээ. Тэгээ сөрөг шалсыг эсрэгээрээ нөгөө нэг үр дүн гараад эхлэн тий. Тэгэхээр энэ UGC маань бас илүү шудраг яг үнэн бодит байх нь айгу зүг бах тий. Яг уу бидний одоо нэг жоохон бас жоо балансыг барих байдалтай тэм зүйлүүдэд шингээ оруулж гэсэн яванд бол тиймэрхүү болох байх гэж би бас өөртөө хараад байгаа. Тэр маань ерөн яг контент гингүүтээ уусаа айгүй олон контентын төрлүүд ингээ явчихж байгаа шүү дээ. Тэгмээд яг ингээ UGC гэдэг ерөн юу хизэнээс ерөн сонсоод ерөн мэдлэгүүдээ авч ирсэн байна. Одоо яг нэг бүртгүүлгийнхаа зунаас нэг хэр чин тий. Женид бүртгүүлгээс нэг 2-3 сарын өмнө л ерөөхдөө ойлголттой байсан. Женигийн сугаар л ерөн мэдээлэл. Ер нь Жени дээрээс Женигээс л мэдээлэл авсан. Тэгээд хайгаад утсан чинь нэрээ тийм байд юм ингээд нөгөө нэг бидний үздэг бас зарим контентууд ч гэсэн тийм яг ийм UGC тал руугаа байсан маа даахгүй. Тэрийг нь ерөөсөө мэдэхгүй. Тэгээд яг байжснаа Женерийг ороход энэ чинь ийм байсан юм биш тэгээд тийг мэдээж авсан. Одоо за тавар маань контент бүтээгээд тодорхой хэмжээний ингээ хугацаа ингээд явж байна тий. Тэгээд за мэдээж платформ маа ашиглаад болон бас ингээд хувь хүнийхээ ингээ контент бүтээж байгаа зүгээс за дараагийн саруудаа та өөрсдөд маань ингээ тавьсан зорилго ойрын одоо 25 онд за би нэг ийм ингээд ийм болчихсон. За ийм ингээ госчнаа ч. Би ч яг орсоос хойш бол сарын шилдэг бол гэж бодож ирсэн. Тэгээ өмнөх сард бол болцсон. Одоо нэг жоохон сошиал өөрийнхөө хаягийг
Женигийнхэн контентоор дамжуулаад өөрийнхөө одоо хувийн юугээд илүү хөгжүүлж явъя гэсэн зорилго энэ жилд бол тавьчихад байгаа. илүү personal branding хөгжүүлэх. Миний хувьд бол тэгэл одоо сая bronze pro creator болсон шүү дээ. Дараагийнхаа silver болохыг зорж байгаа. Угаасаа ерөнхий нөгөө төлөвлөгөө гаргацсан. За сард хэдэн юу аавна, бүтээгдэхүүн аавна. За тэндээс тийм оноо орж ирнэ. За тэгээд тэр ингээд ерөнхийдөө бүтээгдэхүүн тэдээс тэд хоногт ирнэ, контент тэдээс тэд хоногт гарна, фидбек тэд их хоногт гарна гэдэг яг хоногоор нь тооцоод. Гэтэ энэ 25 хүрэлцэх л дээ. Арай өрөхгүй байлээ. Хитэн контент дутаад байлээ гэх байхгүй. Ерөөдөө нэг төлөвлөгөө гаргасан чинь нэг тиймэрхүү л болж илээ. Бүрийг ингээ тоомоо тавьж үзсэн биз дээ. Тий, үзсэн. Тэгээ барагцаагаар ингээд явсан чинь одоо жишээ нь энэ 3 сард би pro creator болоод 10 контент хийн гэж бодсон байхгүй юу. Гэтэ үүндээ 6-гаа хийчээд одоо нэг 8-тай одоо нэг 7-8 гээ 2 бүтээгдэхүүн сонгож олно шүү дээ. 7-8-ыг хий гэхээр яг үүндээ жоохон завсарлаа гэж бодлоо. Тэгэхгүй болохоор нөгөө нэг араас ингээл цуваад яваад хар нэгт өөрт маань жоохон дарамт үсгээд байгаа юм шиг нэг тиймэрхүү санагдаад нутан цаг жоохон төр завсарлжээ. Цагт баригдахгүй байгаа нь л надад амар гой санагддаг. Тэрийг бас би нэр амар нэг анзаарч ирсэн байна. Одоо платформ байгааны давуу тал нь гэх юм уу? Одоо манай контент бүтээгч нь хүсэн үедээ хамтарч болно. Хүсэн үедээ хамтрахгүй байж болно. Тэгээд ялчгүй нөгөө манай хамтран үсэн байлч манай Мэйра маань өөрийнхөө туршлага дээрээс л угсаа ингээд хараад хийж байгаа юм л да. Сайн ингээд 3 жил юм бол яг ингээд янз бүрийн ингээд контентууд тэгэл тэгээд тодорхой нэг ингээд дагагч нартай болж иж яг ингээд рандом байдлаар тэ нэг ямар ч таамаглаагүй нэг брэнд санал тавина. Тэгээд тэр чинь угсаа чинь яг энэ контент креатор ингээд мөнгө олж яа гэж бодож байгаа хүнд бол шууд ингээд аваад хийн. За ингээд нэг санал ингээ аваад яваад нэг жоохон ингээ таалагдсан. Дараараас ингээ газарт ингээ орж ирэнгүүт яг нөгөө орлогоосоо болоод нөгөө аваад хийжгүүд электрик зарим үед нөгөө ачаал үүсээд тэнгүүдээ нөгөө өөрийнх нь яг нөгөө дагадаг хүмүүсүүдийнх нь нөгөө ихтгэл үнэмшил нь буурч эхлээд яг энэ зүгээр данс сурталчилгаа хийдэг болчлоо гэдэг ч юм уу. Яг social branding биш одоо personal branding талаас нь амар жоохон муу үр дүн үзүүлдэг ч юм уу. Одоо манай чи одоо тэмцээ нэг хүн ингээл гайгүй таньдал гард ирэнгүүт баг бүх юм дээр авч ялангуяа царайг тавиад хэвчдэг ч юм уу те. Тэгээ нөгөө хүнийхээ нөгөө personal яг нөгөө үнцэрийг бас ингээл алдагдуулаад аждаг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд айгүй их үүсдэг. Тэгвэл манай яг UGC creator-ууд маань яг Jenny-гээр дамжуулаад яг тэр нөгөө одоо баланс гэдэг юм бас нэг хөвөнд ингээ байх хэрэгтэй те. За мэдээж яг нөгөө амбицтай ингээ зорилго тавьж байгаа хүмүүс маань бол хэл өөрсдөө ингээ боломжтой гаргаж авах хэрэгтэй байна. Нөгөө талаараа яг зүгээр юм тогтмол шиг ингээ орлогын өсвөрөө ингээ явъя гэж байгаа хүмүүс бол хэлээ аль аль боломжууд нь байгаа. юм шиг санагдсан. Балансаа тохируулж явахгүй бол нөгөө сүултээ хийж ийсэн нөгөөх нь өөрт нь ингээ хит дарамт үүсэн гот амар ядраатай санагдах ч юм уу нөгөө одоо UGC creator байха болох ч юм уу. Тиймэрхүү цуцах одоо зорилгоосоо цуцах тийм л үүсчихэж байгаа юм шиг санагдсан. Сая 6-г ингээ хийчингүүд чинь дахиад юм их за жоох байжээ. Нэг энэ жоохон санаа манаа жоох арай орж ирэх болоогүй байх гэдэг шиг яг тиймэрхүү юм болоо. Тарих маань дундурчлаа гэх. Гэтээс угаасаа оюуны ачаал аягүй их авч ийн гэсэн үг шүү дээ. Одоо нэг контентын санаагаа олохоос ахуулаад ингээд нэг энгийн амрахын хичээж байгаа биш бас биш байхгүй юу. Тийм чинь бүх юм ингээд бодож төлөвлөж жагаад хүнд яаж хүрэх үү, яаж гарах уу гэдэг тэр чинь нэг цаана бүр зөндөө юм бодож байгаа л тэгэл дараа нөгөөтгөө үг нь брэнд маань таалагдах юм яах нүгээд нөгөө брэнд маань оноогоо өгч автал ингээд бодоод байгаа байхгүй нөгөөтөө шаналаад үнэхээр таалагдах болоо яах вэ би яасан бол гэж бодоод тэгэл за тэр оноо алга ингэвэл тэгээ тэрнээс хойш нэг хэсэг сайхан гоё ямс хийж байгаа л за одоо дараагийн бүтээгдэхүүн юу гэлээ гэж. Ер нь контентын санаануудаа таад маань ер нь хаанаас яаж болж байна? Тэгэл янз бүрийн нөгөө бичлэг үзнэ. Тэгээд нэг фан юм гэсэн чинь манай контент креатор дээр л гарсан байхгүй юу? Өмнө уцаа ухт нь болохоор амар шүмжилдэг байсан байл. Гэр бүлийнх нөхөр мөхөр нь чи инглээд гэлээ. Одоо л амар өмөр хөвгтэй болсон. Би судалгаа хийж байна. Би наа чин янз бүрийн юмнууд ингээд судалж штэ.
тэрч нэг угаасаа би бас яг маань нөхөр ч бас яг тийм байхгүй юу. Уц руугаа ороо уцсан дээр л ажиллая тийм. Эхэнд амар уурлаад дургуцал чи өстө наа уцтайгаа амьдр гэж нэг тэр хүний нэг гэр бүл юм болно шүү дээ. Тэнгүүт сүулдэ өөрөө нөгөөтгөө хийгээ ихэлсэн чинь ингээл амар удаан суусан чинь харж байгаа биз гэлээж юунаас. За дугаа гэж эхлээл ингээд нөгөөтгөө ингээл хийж байгаа л зарим мэдгүй юм гарангуут энэ яа тийм мөнгөтэй мөнгөснө. Одоо болохоор нөхөртөө баг өөрөө заах хэмжээнд очсон байгаа байхгүй юу. Тиймэрхүү бай. Тэгээд чинь уур чинь юу галээ гэж аахгүй. Санаагаар бол төлөвстэй бүтээгдэхүүн нэ авчаал нэг би бол их тийм юмнаас хар санаа авдаггүй. Ингээл бүтээгдэхүүн авчаал за яг тэгэл ингэж хиймдэл гэж өөрийнхөө яг нэг хүнээс хулбарлаа авчаар яг миний өөрийн мань personal чиглэл юу ингээд хазаач гэдэг юм шиг би яг яаж хийдэг вүлээ тэр арга барилаа барайл тэмдгээр толгуулаад за би ингэж хиймдэл гэсэн санаагаар явд. Тийм. Гэхдээ нөгөө нэг бичлэг үзээд хийхдээ яг тухайн санаа хуулбарлахаас илүү нөгөө өнцөг гэх юм уу? Одоо нөгөө жишээ жижигэн декор тиймэрхүү юмнуудаас бас жоохон санаа. Антибиас нөгөө нэг угаасаа яг л нэлийн салбарлал ингээ ороо явж байгаагийнх айгүй их нөгөө гадны чинь гэл креаторууд ингээл харж байгаа байхгүй. Тэнгүүд надаа манай креаторууд амар юм өөр юм санагдаад байдаг байхгүй. Яг тэгэхээр ихэнх одоо ингээ гадны креаторуудыг харахаар яг ийм яг өөрийнхөө ийм одоо ниш гэх юм уу тэ өөрийнхөө онцлог ингээ юугаа мэдэрсэн креаторууд амар хоор. Тэгэхээр ихэнх нь болохоор яг нөгөө юм тренд болсон юмнуудыг яг копидод чинь 10 бүтээгдэхүүн дээр ингээ хийж мичдэг ч юм уу те. За тэгвэл яг хоо тэр нь холбоорлож байгаа нь яг хоо одоо тэр контентын ингээ эхний хэдэн секунд нь юм байсан болохоор ингээ сайн явсан гэдэг тэр нь судалгаан дээр дуурлаад л ихтэй хийж байгаа юм шиг байна. Гэхдээ хэд нөгөө юм одоо занималт гэдэг чинь те. Энэ нөгөө их хэмжээгээр нэг хурдан контент нөгөө гарах гэдэг ч юм уу амар тийм санагдсан. Тэгвэл манай креаторд ингээ харангууд яач амар сэтгэлээсээ байгаа байхгүй. Яг ингээ барыг холболсон контент бол барыг нэг ч байхгүй. Дандаа ингээ бүгд ийм оригинал хүний ингээ юм хийсэн байна гэдэг чинь уусаа ингээ мэдэгдэн ш. Тэр бүтээгдэхүүнийг уусаа л энэ хүн хэрэгжилж үзсэн болохоор л ийм агуул гарч байгаа юм. Тэр надад амар гоё. Манай креаторуудын давуу тал юм санагдсан ш. Давуу тал гол онцлог нь болж байгаа тийм. Ер нь ийм юм байлаа нүү амар сэтгэлтэй юм байлаа манай. Тэр ч ээжүүд илүү байдаг болохоор тэр ч юм уу. Энэ манай Бокагийн юм тэмдэглэлийн дотор байгаа байхгүй. Тэгээд сая юутай харуулгаад тэгээд энээр болохоор юу хийдэг вэ гэхээр за энэ хамгийн анх нөгөө Женигийн хөтөлбөрт сурж байхдаа үзсэн хичээлүүдээ ингээд чеклээд жишээ нь явж байсан байна. Тэгээд одоо контентуудынхаа бүх санаануудыг энэ чинь ингээд бичээд ингээд явж байгаа. За хүүг гэхэд за юм байна. Гэт за харин нь бол одоо гэж ерөн бараг скриптээр баг ингээд тэр болгон дээр ингээд амар гоё бичсэн. Тэгээ энэ дээрээс нь бас ингээд брэндүүдийн сэтгэлдээ ингээд тавиад ингэсэн байна. За тэгвэл энэ нь бол 5 оноо авсан тэтмийн сэтгэл байгаа байхгүй. Ингээд санаа гэрэлтүүлэг эдитгээ бүх юм маш сайн байла. Маш гоё цэвэрхэн харагдаж байна. Бус креаторууд хараад суралцаасаа гэсэн байна. За Nude Sticky Bra гэдэг брендийн маш сайн контент болсон байна. Hook, problem solving, point, CTA буюу call to action гэдэг бүгд on point байна гэл. Тэгэхээр ялч ийм гоё юм сэтгэлдүүдээс л амар гоё урам авах юм байна. Тэгээ тэрийг байн харахад бол угаасаа платформоор шааж ирсэн ингээд өдөр болгох гэж байгаа төвчдөр ингээд харчвал хийж байгаа юмнасаа улам урам аваад. Энэ нь амар гоё дэвтэр байна. Тэгээ ерөн хүмүүс ингээд ячвал баг контент агуулгын санд болох юм шүү дээ. Гиснес нэр тайп маань одоо контент хийхдээ AI өдрөөр ашиглаж байгаа. Одоо цэвэр өөртөө нэрхээр өөртөө л аа тийм. Тэр нүдийн шонтой эхлээл нэг контентийг л за энэ даалж ин да гэж. Тэгэл хийж өсөр бол тагаал эргэл хараад юу хийчихвэ гэж. Харин нөгөөтгөөс барыг хичээд устгах тайны юм болсон байдаг. Тэгсэн мэтлээ тухайд ингээл явцдаг тийм. Тэр нөө ихэнх хүмүүс чинь бас нөө юу яадаг юм л да. Яг нэг бие даагаад чинь нэг контент креатор ингээ болж байгаа гэх тэнгүүд хаанаас нь эхлэхээж мэдгүй ч юм уу те яг юм тогтсон уусаа тийм систем нь ойлгомжтой биш байдаг ч юм те. Платформ нь айгүй их контентын төрөл нь айгүй их болчихсонгууд одоо тэр дундаас амар судалгаагаа сонголтоо юм гэдэг чинь бас л за тэгээ нэг сонгоод ингээ явлаа гэхэд техник контентыг хийнэ гэдэг чинь бас амар хэцүү те. Тэгээд нэг санхүү мөнгөний асуудлаас ахвал бид нар чинь бол ингээл дуртай бүтээгдэхүүн ороо сонгоод өнгөө аваад хийчихэж байгаа.
Тэр хүн чи бас тэр контенттэй зориулаа те юм бэлдэж аав нь хийн те. Ер нь тийм асуудал бас гараад байгаа. Тий. Ер нь тийм ээ. Тийм. Өөрөө хийх юм бол гэж тий. Маш их зардал гарч байгаа. Тэгээд нөгөө нэг орж ирж байгаа юм бараг байхгүй. Ихний ээлжинд ч тийм. Од олж те бид нар брэнд хүн сонгож юм өгтлөө тэр хүн чинь өөр амар хүчин чармаалт гаргаа санхүү мөнгөө те цаг зав зарцуулж иж гаргачих. Бид нар чинь бол ингээл хүссэн брэнд өөрсдөө зүгээр хараад сонгоод энийг авъя гэл амар easy байдалтай байгаа. Тэгээ цаг хугацаа зарцуулж байгаа гэдэг чинь хамаг одоо хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү дээ. Тэрний өөрөө мэдсэн бол хамаагүй өөр байх байсан ч билээ те. Гэмжлэн одоо ингээд та хоёр маань бас яг ингээд UGC-ийн content creator болоод одоо ерөөдөө техникли баг ингээд эхэлтээр нь байгаа хоёр хүмүүс тийм. Тэнгүүд одоо бас бүр эхлээчгүй айгүй олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй зориулаад за ингүүл илүү зүгээр байдаг шүү. Эсвэл ингээд яг зориулаад үзээрэй. Одоо магадгүй яг подкаст яг компьютерний ард сууж байгаа айгүй олон юмтайчуд бас байгаа хата ингээд ажлынхаа одоо ингээд стресснээ дарагдсан ч юм уу те. За эсвэл нөгөө талаараа яг ингээд нөгөө хүүхдүүдтэйгээ илүү их нөгөө цагаа зарцуулаад яаж ингэх үү гэл тийм хүмүүс чинь таарын зөвлөл юм. Миний хувьд бол зүгээр эхлээд оролдоод л үз гэж хэлмээр байна. Оролдоод үзэхэд түн учир нь олддог байхгүй юу? Одоо жишээ нь 8 цагийн ажилтаа байлаа гэж бодоход яг аль цаг дээр ер нь бол хүн өөртөө зарцуулж байгаа цагийг илүү өөр бүтээлтэй гаргаж өгч байгаа гэж хэлмээр байна. Тэрийгээ одоо манай ээжүүд чи яг юм байгаа ш өглөө бослоо хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нь хөрвүүлжүүлээ ажилдаа явлаа орой тарлаа бүгднийг авлаа орой хоол хэлээ гэл тэгэл унтах цаг болчихж байгаа штэ. Тэнгүүт яг энэ 24 цагийн хугацаанд ядаж ганц цагийг ч болов өөртөө өөр бүтээлтэй өнгөрөөх л одоо нөгөө нэг цаг болгоосоо тэгээ тэрийгээ яг нөгөө нэг нэмэлт орлого маягаар ингээд болгочвол ингээд та нарт өөрсдөнд нь нэгдүгээрт амар сонирхолтой хоёрдугаарт ингээд дээрээс нь шинэ юм хүм ингээ гоё авчин сэтгэл санаа өдрөг болчин тархичин дахиад ингээ гоё сэргийг болно шүү л гэж хэлмээрэн тэгээд яг ийшээ орж ирэх юм болоо орж ирээд дараа нь яах вэ гэх юм бол зөвлөмжн дээр зүгээр л хийгээд үз тэгээд таны яг одоо нөгөө нэг алхмууд ч ингээ гараад ирнэ л гэж хэлмээр бити яагараа Миний талаас гэхэр чинь одоо бид чинь бүгдээрээ л нөгөө анх удаа ээж болоод тий ээжээ зүзээ гэртээ хүүхдээ хараад яг сууж үзчих яах тий хүүхд яг цэцэрлэг орох тэр хэсэгт бол ингээд үнэхээр ингээд яг стресс нэмж эхэлчихэж байгаа байхгүй юу мэдээж ингээд орлогын харьяатай болчин тий өөрөө ингээд юм авч чадахгүй болчин ингээд гац чинь юу чихгүй ингээд зөвхөн хүүхдээ ингээд хараад төвлөрж байгаа цаг хугацаан дээр яг хэрвээ ийм юм байсан бол гэж би яг ингээд анх хийж эхэлчихдэг бодож байгаа байхгүй юу. Тэгсэн бол ингээд миний анхаарал өөр юм дээр тулгуурлах байсан юм те. Би өөр юмнаас кайф авах байсан юм. Тийм бодол ингээд одоо яг анх хийж эхэлж байгаа санаж. Тэгэхээр яг нөгөө ээжүүд маань мэдээж бүсгүүчүүд маань хүүхдтэй болохоос ч юм уу те. Яг энэ гэп гарч ирээ. Яг тэр нэг сэтгэл санаагаар ундаг хэсгээр өөрийн гэсэн шинэ хоббитой болоод ингээд явчих юм бол тэр нэг хүмүүс хилээд байдаг тэр сэтгэл голд мондаад ингээд нэг амар хэцүү байдаг мэдэг гэдэг тэр бол надад яг ингээд айлчих юм шиг санагдаад байна. Арилсан яг тэр кайф авдаг хэсэг гоё юм олол яг тэр үе дээр үнэхээр юу хийхээ мэдэхгүй байгаад бол тий жэнэд ороод тий сонирхоод үз хийгээд үз яг тэр хэсэг дээр ч бол би бол амар дэмжлэг болно гэж бодсон. Тийм. Одоо нөгөө жишээ нэг бид нарыг нөхрөөдөөс амар хүсдэг штеп. Нэг цэцэг өгсөнгөө, бэлэг өгсөнгөө гэл одоо за баярын өдрөдөө болиё гэхэд энгийн өдрүүдэд тий нэг тим юм амар хүсэж байдаг мөртлөөсөө яг ингээд өөртөө яг тэр аргаа авах байгаа байхгүй юу. Жишээ нь одоо ингээд зэний дарцсан би бол өдөр болгон бэлэг авч байгаа шээ санагддаг надад. Тэгээд ингээд шинэ юм задлаад ингээд тэр тоолноо ингээд хүн амар гоё сэргийг болдог. Тэгээ яг бичлэг хийхдээ өөртөө анхаарч эхэлдэг. Оо би ингэсэн байж тээ. Энд жоох одоо хурцлээ ч юм уу те. Энэ нүдээ ингэж будах байсан ч юм үсээ ядаж ингэж засах юм бэ. Хүн нөгөө өөрөөгөө арай нэг апдейтлаад ингээд явна. Тэгэхгүй болохоор яг зөвхөн хүүхдэд анхаарлаа хандуулаа л ингээд яваад хаар мэдээч ээж нэр өөрсдөө хайцсан гэж ярьдаг. Тэрнээс багч болтугай салгаж хүн гэж бодож байна. Тэгээ нөгөө айгүй олон тим ээжнэр байдаг те яг стил яг өөргөө хайцсан. Өөргөө хайцсан хүүхд гээл ингээл анхаарлаа хандуулсан. Одоо гадна талаараас тэр дотор талаасаас тэр тэг ингээд ер нь зогсон байдал орчиж байгаа байхгүй тий. Тэгээ зогсчихно гэдэг чинь уруудж байгаа юм л хэрэгтэй хэлбэр энэ цаг хугацаа яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйл дээр тэгээс нөө эмэгтэй хүмүүс за одоо цаанаасаа төрдөм үү яа тийм мэдгүй манай нөө креативдээс бас шопинг хийж байгаа юм шиг дээ. Ой шүү дээ ингээд юу аа гэдэг. Ялчгүй одоо нэг одоо өөрөө за бүр болохгүй өөрөө өөртөө нэг бэлэг өгөх ч юм уу тэр хүртэл бас нэг эмэгтэй хүмүүс хэрэгтэй мэдрэмж юм шиг байна.
Тэгээ манай нөхөрлөд ингэж байгаа шүү дээ. Чамд бараг бэлэг авчих хэрэг алгадөө гэдэг одоо тэр хүчээ өөрөөсөө сонгоо юм авчаад байгаа юм чинь хэрэглэгээ хангачаад суугаад байгаа юм чад тий. Бүр амраад тэгээд Манай нөхөрөөс яг ингэж анхнаасаа ерөөсөө мэдхгүй байсан байхгүй юм. Ингээл байсгаал нэг шиний материалтай. Чи ер нь яг яагаад байна гэх хаанаас яг ийм санхүүжилт олоод байна гэх чам тамаагүй гэж нөгөөдгөөс дуртай нарга задлал ингэж мингээл яадаг тэнгуут чинь чам чинь ер нь бэлгэсэлтийн хэрэг байхгүй болсон юм шүүгээ яг адилхан тийм юм гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөхрөөдөө ч гэсэн баг ер нь амар болчихж байгаа гэхгүй. Нөө манай нэг креатор гэдгснээс нь нэлээдэн бүтээгдэхүүнүүд ингээл ороод ингээл ирсэн чинь гэрхэн чи яаж надад заах гэж байгаа юм. Нэмэж болох юм. Тийм ярьжсэн гэсэн. За окей. Ер нь ингээд миний бэлтгэсэн асуултууд бол ер нь дуусчлаа. Тэгээд за эхний подкаст болохоор мэдээж хэдүүлэн чинь нэг жоохон за миний үдс тэр яг асуултаасаа ч юм уу жоохон алдаа гарсан гэж магадгүй анхны удаа нэг хост хийж үзэж байгаа болохоор тэгээд дараагийн контентээр илүү сайжраад үгсаа явах байх. Тэгээд ер нь бол би ингэж бодож байна. Манай хоёр контент креатор маань яг илүү ийм хөрснөрөөс одоо буусан гэх юм уу тийм зөвлөгөө мэдээллүүдийг амар оюунцантай туршлагуудыг хуваалцаж чадсан гэж бодож байна. За тэгээд манай Жениг маань зүгээс бол мэдээж яг адилхан одоо UGC content creator болох хүсэлтэй ээжүүдэд бол үргэлж нээлттэй. За тэр тусмаа одоо бол 4 сарын 3 хүртэл хөтөлбөрөөр илүү хямдрал зарласан байгаа. Энэ боломжуудыг ч гэсэн айгүй олон ээжүүд болон эмэгтэйчүүд маань аваасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр таад маань илүү их мэдээлэл авах юм гэхээр бол Жений цэгмээр ороод мэдээлэл аваарай. Тэгээд өнөөдөр зочноор ирсэн намана Бакада баярлалаа бас тархнаас зорж ирээд ингээ ярианд орсонд. За энэ удаагийн подкаст маань мэдээж Coffee Mafia байгаагүй бол бас энэ подкаст маань болохгүй байх байсан. Тэгэхээр Coffee Mafia coffee shop-та баярлалаа. Яг ардын автобусны буудлын өртөж чанхайн байтгийн маань айгүй тухтай. Бид 3 ч гэсэн ярилцахад айгүй гоё тухтай байлаа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.